НТВ телевизэн гадаад мэдээний тоом хийж байна. Өнгөрсөн 7 хоногуудад баруун Европын орнуудад хит хааж ган хурааших үзэгдэл ажиглагдсан билээ. Тэгвэл энэхүү хит хаалтыг дагаж төмрийн аюул баруун Европын орнуудад ялангуяа Франц, Испани, Грек, Португал орнуудад дэгдээд байна. Францын баруун хэсэг буюу Пиренеийн уулын бэлээр гарсан төмрийн улмаас 4600 орчим гад талбай шатаж ойролцоо хот тосготын 10,000 гаруй уршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тэрвэлэш тосгоны орчимд дэгдсэн энэхүү асар том төмрийн улмаас бүс нутагт ихээхэн хохирол гарч 5 хүн бэрцсэн байна. Иймээс орон нутгийн эрх баригчид онцгой байдлын албадын хөдөлгөөнд саад учруулахгүй тулд Тур де Франс уралдааны 3 дахь шатны уралдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахар шийдвэр гаргажээ. Франц улсад нүүрлээдгүй энэхүү хямралыг даван туулахад олон улсын тусламж дэмжлэг эрчимтэй ирж байна. Перпиньян хотын орчимд ажиллаж буй газ хөнөөгчдөд туслахаар Кипр болон Швед улсаас ус цацагч 4 нисэх онгоц илгээж байгаагаа мэдээллээ. Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лейен өөрийн цахим хуудсанд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их газар нутаг төмөр төртөөд буй Франц улстай Европ нийтээр эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Хилийн цаана буюу Испанид төмрийн улмаас байгалийн томоохон зохицолтоор газар сүйдсэний дотор Каталонд 2200 га талбай шатаж төмөрдөгдсөн үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмоос 500-ыг нүүлгэн шилжүүлжээ. Цагдаа нар зам засварын ажилд гүйцэтгэж байсан нэгэн Грек компани ажилтныг энэхүү төмрийг дэгдээсэн гэж үзэн баривчлаад байж ямар ч тач Испани газ хөнөөгчид Каталоны төмрийн нөхцөл байдлыг тогтворжиж байгаа бөгөөд энэ 7 хоногт багтаан төмрийг бүрэн утрах найдвартай байгаагаа мэдгчээ. Байгалийн энэхүү гамшиг Португал болон Грек улсуудыг ч мөн хүчтэй хамарч бүс нутгийн онцгой байдлын албатыг туйлдуулж байна. Португалийн төв хэсэгт 1200 гаруй газ хөнөөгчд 15 нисэх онгоц 13,000 га талбайг хамарсан асар том төмөртэй тэмцэж байгааг тус улсын дотоод иргэн сайн мэдээлсэн. Мөн Грект шатаж буй 2 өдрөөс хортуудаа ихээр ялгарч буй тул Салоники хотын уршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан. Мөн Афин хотоос баруун зүгт орших Нарс модод дахин нэгэн томоохон төмөр дэгдээд байгаа юм байна.